намайг сайд байхад Булган аймгийн Баяннуур суманд нэг бунхан олсон шүү дээ. Манай эрдэмтэд бол энэ бол юу төрөг хожуу төрөг хоёрын завсар уугрын нэг аймаг их хүчтэй байсан үеийн бунхан байна гэж тогтоогоод тэгээд тэр бунханы хамын зураг одоо ч сүйдэд алгалчих шиг боллоо. Тэр үед бол яаж хамгаалах вэ гэдэг толгойн өвчин бий болсон баггүй. Бид тэр технологи байдаг. Тэгээд тэр үед ЮНЕСКОгийн ерөнхий захирал Ирина Боккова гэж болгар хүн байсан. Тэгээд би Бокковоготой уулзаад ЮНЕСКОгийн чуулганд очихдоо бунханы тухай ярихгүй нэг ийм бунхан гарсан юм аа. Тэгээд уугрын түүхэнд холбоотой юм байна гэж бид нэр таагаад байгаа. Манай эрдэмтэд тэгж үзэж байгаа гэсэн чинь Боккового тийм үү? Манай Болгаруудын өсөлттэй холбоотой юм биш үү? ЮНЕСКО-гоос төсөл гаргаж өгье гэдэг.